За эхний айлдвар юм ярихад ямар байв? Нөмөгний талаар подкаст орсон шүү дээ тий. Ямар байсан бэ? Сэтгэлдээ хэлээрээ. Гоёсан юм мэдчих авсан. Дундаас нэг өлөөр. Үргэлжлэл яваад ахшиг байна. Асуултууд нь гоё гаж яг асуултаа бичиж байгаа. Тэгээ за энийг ястаа одоо энийг яриг нэр юм шүү. Гэхдээ дунд мартчихад ах шүү. Харин тийм ээ. Ээрч муурна. Тосгоо ярьдаг хүндээ биш. Энэ чинь давхар өвгдөөт чинь бас цуг орж гараад байгаа учраас манараад байхгүй юу? Тэгвэл өвгдөөд тагтах нөгөөдөх таа гэж барсан бол мартчих юм бэл. Тэгэж манарч байсан ч сайжуугаар нь алдахгүй ярьж явах хэрэгтэй гэсэн үг. Манарч ийна гэдэг нь төвлөрч чадахгүй байгааг юм бас нэг шинж юм шүү дээ. Тэрийг нэвчүүлж, оруулж гаргаж, хүлээж авах тайван амгалан байх нь хэрэгтэй. За 8 арилжаа гэж ярьсан юм байна, тийм үү? Тийм үү. За туршлагаасаа ярилцсанаа. Цагаан сарын тухай бүгдээрээ асуувал яасан? Одоо цагаан сар болох гэж байгаа юм чинь. За Одоо мэдхгүй ч юм өөртөө сонирхож байгаа асуултыг тийм. 8 бол хизээч ярьсан яах вэ? Тэр 8 чинь юу юм шүү. 8-ыг хийх зогтох хүн гэж байна уу юу? 8-ыг үзгээр рөөс байгаа. Тэ? Байгаа. Тэр нь юу байсан болов уу? Тэр нь юутай холбоотой вэ? тэр нь зогтгүй хүндээ биш. Тэр 8 хийж байгаа хүний сэтгэл санаа бодлоос хамаардаг. Тэр маш богино хугацаанд баяжиж ямар ч хамаагүй аргаар мөнгөтэй болно гэж байгаа бол түүнд 8 хийх нь зохихгүй болно. 8 хийн гэдэг нь гинт нэг зүйлийг хэдэн угал зарахыг хэлдэггүй гэсэн үг юм. Энэ ч бас дүрмтэй байх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ тэр 8-аач нь маш хямд зүйлийг хүний хуруу умсаа угуулсан арай хийж олсон юмар хуурж угаад 5-10 дахин нугуулж арилжиж байгаа бол яах вэ? Энэ бол шунал юм. Тийм сэтгэлийн шуналтай хүн тэр хүн үндсэн үнийн сүулт нь мэдээд яах вэ? Нэхэл заавал гарч ирдэг. Яригддаггүй юм гэж байхгүй шүү дээ. Тэрнээс үүдэж 8-ны тэнгэр гээч нь хайж залхаан шийтгдэг тохиолдолж байдаг. Арилжаа 8 гэдэг нь бас ажил байх. Тэрнээс ашиг биш. Одоо нэг өсөр баяжна гэж гэхээсээ илүү ажил гэдгээрээ хүнддэг үл зохино. Мөнгөний төлөө улаарч дайрахтаа биш. Тухайн хүнд эдэлж хэрэглэх зүйлийн хүн чанар гаргаж өгнө. Мэдээж тэр зүйлийг зарж бол руу борлуулж байгаа учраас яах вэ? Тодорхой нэмэгдэл байж болно. Чинь хөлсөө аваа тий. Түүнийг алс холоос сэтгэж авчирсан. Тэр юмын наанцаан болгосон. Дээрээс нь тийм орд өргөөн тусгайлан бэлдэж байна гэдэг бол энэ бол 8-ачны хүссэн мөн. Мөн түүний гаргаж байгаа цаг хугацаа гэх мэтэр жоохон нэмэгдэж болох нэ. Тэрнээс утгагүйгээр хэд дахин бусдын нөхцөл байдлыг ажиглан шунлын гормоор сэтгэж байгаа хүмүүс 8 хийж чаддаггүй гэсэн үг. Одоо энэ баяр хөөр болох сургаар бүгд л юмнуудаа өсгөж зарж байгаа харагдал. Аполло байвал бай гэсэн шиг үндэсний өөрсдийн үйлдвэрлэлээ дэмждэгэ энтер гिचгээд тэнгэр тулсан үнээрээ
Айд мөнгөтэй юм чинь яадгийг ингээд гээд хоорондоо үгсээд үн тогтоож байгаа нь том муу хэрэг юм. Тэгчгээд Монгол юм аав гэдэг нь өөр илүү ч үзээ. Харин тийм. Тэнгэрт тулсан үнэтэй байж тэр юмнасаа өнгө үзэмж муутай. За мөн нэг сэтгэл гаргаагүй тиймийг хэн авах юм бэ? Та нарыг баяр хийлгэх гэж уриалдаг хүмүүс бол 8-ачд юм шүү дээ. Яагаад гэвэл тэд та нарыг хөгжөөж хөөрүүлж байж тэр дундаас нь тэр баяр болж байж ашиг олж болно гэдгийг тооцоосон байдаг учраас баяр наадам гэх үед хэрэгээр тэрийг хөөрцөглөж хиймэл зүйлийг бий болгодог гэсэн үг юм. Тэр ёс уламжлалтай бол хамаа байхгүй байх нэ. Тийм байна. Гол нь энийг хэлбэрдүүлэх арга барил нь чухал юм. Тэгж байж ашгийг хэд нугалж олохоор төлөвлөсөн залтнууд байдаг. За энэ юм нь ийм зүйл хэрэг болно гэх үед яг тэрэнд нь тааруулаа үний нэмж гол хүн чанаргүй байгааг шинж босоо. Харин тийм ээ. Өөр гадааднуудаа зарим оронд чинь яг тэрүүгээр нь зөндөө хямдруулдаг юм шиг байна шүү дээ, тий? Манайх ч л эсэргээрээ нэмээд. Гэтэ олон хүн тэр сэтгэл дундуур худалдаа авалт хийн штэ одоо тэрийг багцаагаа мэдж байгаа. Тэгэхээр тэр цаад худалдаж байгаа хүмүүс сайнг байхаа тий? Сайн юм болохгүй. Тий. Олон хүн дундуур сэтгэлээр авч ямар их үнэ нэмсэн ингээл. Тийш. Өнөөдөр Тийм 8-ачд ер нь уддаггүй. Удаан орсон тогтнодгүй да. Ерөөсөө өсөж өөдлөхгүй байгаа байхгүй. Эргээд 8 аж жаад өөдлмөр байгаа байхгүй. Өөдлөхгүй л байгаа байхгүй. Хүний өлөн зан гэдэг ийм аюултай. Дараа нь өөрийг нь идээд эхэлдэг байх нь шүү дээ. Тийм байна. Тэр хүн мөнгөө бодож шанасаар яаж холох уу? Яаж түүнээс олж авах уу гэж бодлоо. Гэвч нэг зүйлийн өрхөнд орсноо тэд ойлгоогүй байх нь шүү дээ. Одоо 8 ажтын цааныг амар юм байгаа. Түрээслэгч гэдэг. Түрээсийг олохын тулд тэр нэг ажиллана. Дараа нь өөрөө тэжээхийн тулд ажиллана. Тэгээ ашиг олно. Ингээд түрээслэгч гэж нэг мангас байна Монголд. Худалдаа хийж байгаа хүмүүсийн цаана түрээслэгч гэдэг ханд чадахгүй хүмүүс байна. Нэмэлт Түрээсийн нэмэхээр нөгөө бараагаад Түрээсийн нэмэнгүүд бараан дээр нэмэх. одоо манайхаар нэмцэлх ш түрээс. Тэгээд тэр уулнууд нөгөө олон жил түрээслэх тусам түрээсийн үн багасгах ч юм уу нэг тиймэрхүү систем байхгүй. Өө гадуур нэмэгдсэн юм чинь тэнд 30 байхад би 30 л болгоно айдлах юм гээл нэмээд байгаа. Ингээл түрээс нэмэл. Бүгд нэмж байгаа. Энэ их хий хөөрцөглөл альва юмны үнцийг алдагдж байгаа нь бас энэ мэтийн хиймлэр өсөгдөг, дундаас нь ашиг хонжоо хайдаг хүмүүсийн том алдаа юм. Та нарт тэгээ амархан юм шиг дээ. Нэг хэд хоног төлшийг наачхад л номонд орж байна шүү дээ. Тэгэхээр энэ мэтийн арилжаачин ашигч ийм хүмүүсийг та нар уулан дийлж байх ёстой юм. Төрийн албанд хүртэл арилжаа 8 хийдэг хүмүүсийг эрх мэдлэлтнээр сонгож болдгоо. Тэд өөрсдийн ашиг аль бодож хууль гаргана. Гэтэл оноогийн төвшөнд бол бүгд л мөнгөтэйг сонгодог байгаа. Юм өгвөл сонгуулаа өгнө гэдэг. Энэ бол бас том алдаа. Энэ ертөнцид одоо энэ улсад яг шударгаар аж төрөх боломж байгаа юу? Одоо гомдол. Тэгэхээр яах болж байна? Үйлдвэрлэл хийхгүй бол ерөөсөө
8-ачдын гарт ороод бүр дууслаа. 8-ачдын гарт байгаа учраас л тэр үйлдвэрлэл гэдэг чинь байхгүй байгаа юм. Тэр гадныхандаа буруу байхгүй байх нь шүү дээ. Тэр гаднаас юм зөөгөөд байгаа. Тэрийг уухайлан дэмжиж байгаа. Гарц зүүдийг нээж байгаа хүмүүс л аюултай юм. Мэдээж Монголд үйлдвэрлэл гэдэг үүсвэл хамаагүй хямдхан гарч ирэх ёстой. Тэр гаднаас авчирдаг зүйлээс ч хямд байх ёстой юм. Тэгсэн хэрнээ чанартай. Тэгэхгүй гадны ийм чинь Монголын үндэсний энээс 2-3 дахин үнэтэй байх ёстой гэж бол энэ эндүүрл юм. Харин дандаа Хэлбэр хийц муутай. Чанар гэж олигтой юм байхгүй байж тэгж хөөрцгөлөх нь боломжгүй. Үнэхээр тэр юмных нь үнэн өсөж байгаа юм бол үндэсний гэдэг тодорхой зүйлээ үнийг бариулж дайруулах чухал юм шүү дээ. Ингэж байж тэр хөөрөгдөл гэдгийг ч арилгаж болно. Одоо тэгээд нөө үндэсний дээл гоц сүртэл өөдөр урдаас их хэмжээгээр орж ирээд тэгээд нөгөө одоо оюутлын үйл хийдэг хүмүүс маань баг ажилгүй шохолчих гээд байгаа тал зөндөө. ойчдаг бол ойдлчин дээр ажиллах байна уу? Би ойдлчин найз тэр ажиг тань суулаа. Хүмүүс захиалганд дийлдэхгүй. Сайн ойдаг хүн дээр захиалганд дийлдэхгүй л. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэл байх юм бол тэр нэг хүн дээр их ачаал багасаа тараад ингээд юмны үн буурах боломжтой байхгүй. Би одоо тэр гоё ойдлын үйлдвэрийг хараад бүх ойдлч тийм дотор ингээд жоохон зайгаар суучаад тэгээд бөөнөр оёо суужээс ачин нэг юм ал биш яваалаа тийм дотор чинь олуулаад хэрэгцээ зовх юм бол тэр том түрээсээ тэр олон хүн тугаахаар чинь энэ тэнд нөгөө нэг сая төгрөг төлжсэнээс чинь баг мөнгө төлөх байна. Тэгэх боломжийг олохгүй шүү дээ тэр. Одоо тийм сайхан байж нь хоосон байж. Тийм л олохгүй. Наймар ч гар утсан дараад ингээс сууж нэг тал хоосон байна. Сайхны өдрөө миний ажиллажсэн өдрөө одоо ховоос. Зөндөө одоо хүмүүсийг нэгтгэж ажиллуулах. тэнцээр өдөртөж байгаа хүмүүс нь тэгээд юм бүгдээ яхад Дэмжих төв мөв биш. Зүгээр л энд ирээд түрээслээд ажиллаа. Энд ингээд ажлын байрыг бэлдчих хэрэгтэй байхгүй. Тэд нар юм зараад өгөөгүй ш. Ажлын байр л хэрэгтэй байхгүй. боломжгүй юм л та. Тэгээд бас манай үндэсний үйлдвэрлэлийг унгаж байгаа одооний нөхцөл байдлыг хоёр хүчин зүйл байна шүү дээ. Манай хятадууд бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн үнээр зохиж орж хоёр арга замаар. Нэгдүг нь болохоор нөгөө хугацаанд дуусан барааны он сарын засварлаж орж ирдэг. Хугацаанд дуусан 0-ийн зас байлаа гэхэд тэрийг хэрэглэсэн хүн байлаа гэхэд бол нэг тодорхой уртаа хугацаанд арьсны харшил хавдар юм уу тийм зүйлийг үүсгэдэг. Тэр нь бол хятадын агуулга дээр үнгүй шахуу байсан гэсэн маш хямд байгаа зүйлийг манай Монгол хятад дотор он сарын дөрвөлөөр Монгол руу оруулж ирж тэгвэл нь чанартай үйлдвэрлээд байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг нэг цогцож байгаа нэг аюул байна. Бас хоёр дахь бас нэг том үндэсний үйлдвэрлэлээ зохиж байгаа нэг хэцүү зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэр нь болохоор за ганц энэ монголчуудад ирэх хятад өнгөд байгаа юм биш. Азийн ер нь бүх улс дэлхийд дээр ч гэсэн гэж байгаа. Энэ нь болохоор юу. За жишээлбэл нөгөө $100 бараа $100 бол ерөнхийдөө дэлхийд дээр бол тогтсон үнэтэй бараа байлаа гэж бодъё. Тэнгүүт нь болохоор хятад болохоор энийг $60 буюу шууд огцон үн унтгаа зах зээл рүү дайраад ирдэг. Гэхдээ тэр нь хятад л өөртөө нөгөө нэг хямд өртгөөр үйлдвэрлээд баг зардалтай ажиллаад тэр $60 зарж байгаа юм биш. Өөртөө нөгөө маш их 1.4 тэрбум хүний зах зээл дээр байгаа учраас аж ахуй нэгжүүд нь маш их мөнгөний хүчтэй нөлөөтэй болохоор эдгээр үн унгаж буюу демпинг гэж нэрлэдэг юм л одооний бидний хэлгээр демпинг гэдэг үнийг оруулж ирж нөгөө Азиудын олон үйлдвэрлэгчнийг нууж хаялаа. Монголчуудаас нь одоо тэгээд өчнө хаагц үйлдвэрүүдийг ариул зөндөөл байгаа байлгүй дээ.
Америкт ч гэсэн тэгээд эндээс ч болж хүртэл хятадуудын арга барилыг дэмжихгүй гэдээ бас энэ Америкууд бас худалдааны татвар тавьж эхэллээ шүү дээ хятадын бараан дээр. Одоо бүр нэг хэсэг яла 125% татвар гэлөө. Өмнө нь бол аль биесний стандарт болохоор нэг 5%-ээс нэг 15% ордог худалдааны журмын байхад чинь одоо бүр хятадууд яг энэ арга барил эсрэг үүсээд татвараар хүртэл одоо хориглох гээд үзчихлээ. Тэгээд энэ ер нь хэлсэн энэ хоёр арга барилаар л манай үндэсний аж үйлдвэр сөвдөд байгаа. Тэр болохгүй зүйлээ маш хямдаар оруулж ирж байгаа зөөвөрлөхөд монголчууд нь бас өөрсдөө буруутай байгаа. Хамгийн хямд, хамгийн муу энэ болгоныг гуйж олж ирээд та нарт 8-9 дахин нугал зарж байна шүү дээ. Монголчууд хамгийн буруу нь өөрсдөд нь учир бий. Тэдний үүд хаалгыг монголчууд өөрсдөө л хааж чадвал юмаа хийж яага болохгүй гэж. Энэ уруугч хүмүүсийн бас гай байгаа. Тэ нэг сайн бүтээгдэхүүн байхаар тэрийг барьж очих юм уу та. Яг энэ юм шигээр ингээд олон үйлдвэрлэлүүд захиалаад ороод авчираад Тэгээ хямдхан зарчиж байгаа. Тэгэхээр тэр олон үнэ ажилдаа байлгахын тулд тэр үйлдвэрлэлүүдийг чинь хүн авсан воого бараг тэр үйлдвэрлэлүүдэл хийлгээл гээд тэрийг залинжуулаад залдчихэж идэв. Тэр хог хаягдлыг манай Монгол руу өөрсдөө түүхийд материалаа бүгдээрээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Хятад хүмүүс өгөхгүйг байна шүү дээ. Одоо гүрэн болох зорилготой улс хуурамч муу муухай нэрээр гаргасан юмыг болохгүй гэдгээ мэдж байгаа. Дэмжихгүй байгаа тийм. Харин муу болгоныг худалдаж авж байгаа тэр зөөвөрлж байгаа хүмүүс хамгийн аюултай юм. Тэр хятадын бодлогоор ч биш. Та нар ч гэсэн өвөг дээдсүү чинь эзэнт хүрэн байгуулж исэн. Тэгвэл хүн ард нь хүртэл хуйлаа ягштал дагдаг шудраг ард түмэнтэй байсан шүү дээ. Тэрэн шиг гүрэн болохыг зорж байгаа улс орон хуурамч муу нэртэй зүйл гэх мэтийг хийж болохгүйгээ тэд сайн мэднэ. Та нар сайнаас нь аваа гэхэд үгүй бидэнд хамгийн муугийн нөгөөч гэж нэхэж гуйдаг нь хинбэ гэдэгт л гол учир байна. Гिचгээд тэгж зөөчхөд олон дахин нугал зарчгаад энэ муу хятадын бараа бүтээгдэхүүн ийм гайтай юм гэд өөрсдийгөө сэмэрхэн аваад нуучж байна шүү дээ. Ашгаа хийчихэд. Гэтэл энэ зүйл дээр давхар хяналт тавьдаг зүйл алга. Энэ хаанаас гарал үүсэлтэй ямар зүйл вэ гэж нарийн шинжилдэг эмч домч нар ч алга. Хэрвээ болохгүй гэвэл шууд энийг оруулахыг хориглож байна. Төмөн олонны эрүүл мэндийг бодоод гих ирэх мэдлэлтэй тийм зүйл байна уу? Хүчин байсан одоо Олон байгаа гэхдээ ажилдаггүй. Хүчин байсан. Тэр чинь хахуул мөнгө авдаг. Одоо байх. Гэтэл авилгал эсвэл ийм зүйлээр явдаг үеийг тас зохиж хаах хэрэгтэй. Тэгчгээл муу хятадууд та нар хор өглөө энэ бол үндэстэн хооронд бас дайн зарлуулах хэмжээний үзэл гэсэн хэрнээ хятад бараагаа хэрэглэсээр байдаг. Үндэстний үзий ядчихад хятад ховцын өмсөө яваад байна шүү дээ. Энэ яг жинхэнэ үзэн ядалт мөн үү? Биш юм байна. Тэгэхээр тэр дунд хин зөөвөрлөд байна. Өөрийнх нь чинь. Тэгээд баяр юм хүн болохоор тэрэнд нь таацуулж байгаад олон төмнийг дивжээж хөгжөөд тийм юм авч баяр юмаа тэмдэглүүл ийм сайн байх болно. Тэгж ингэн гэдэл. Наймаачд нь ч байна, шашнууд нь ч байна. Ямар нэгэн зүйлийг нууцаар сэм хилцэхийн тулд баяр наадмын дэмжиж тэр хоорондоор олныг амар тайван байлгах зуур улс орноосоо гажсан хууль заалтч гаргаж байгаа нь үнэн шүү дээ. Тийм ээ. Хүн мэддэг юм. Модлоор бооныг тавьчих уу гэл. Бисэр зэв тэгсэн чинь монголчууд чинь юу гэж модоор утан боо тавьж идэв ингээл бүгдээрээ гарвал бүгдээрээ боо аваад тэгээ бооныг бисэр амар явсан. Яа. Тийм ээ. Энэ бол яг аманы зэл байх нь шүү дээ. Та нар баяр
наадам гэдэг зүйл байна да. Эхлээд гэр бүлийн хэмжээнд тэмдэглэж сурах хэрэгтэй. Гол мөн чанарыг ойлгоод тэгэхгүй та нар дэндүү гадаад өнгө үзэн жолоод хэлбэртэй хит автаж маш олон 8-ачтыг баяжуулж байна. Өөрөө хийчих юмаа хүртэл залхуурж тэдний хөөрцөглөөр манайхыг л авбал сайн гэж цууд хараалгаж байгаа өрхөнд нь унаад байна шүү дээ. Танаа гэрийн ууц тарган байна уу, туранхаа байна уу хэд ч хамаагүй зүйл. Тийм байна уу? Танаа гэр цэвэр цэмцгэр байх эсхийг хэн нэгэн шүүдгч юм биш. Энэ бол гэр бүлийн баяр наадам цэнгүүн байх ёстой. Гол утга санаа нь халуун гэр бүлээрээ уулзаж нэгээ эргэж тойрох юм байх ёстой байлгүй. Ахан дүүсийн хот ургийн зузаан холбоог бэлэгдэх ёстой болохоос ахан дүүсийн өрсөлдөө танайхан манайхан гэдгийн талцлын гол хэрүүл байж болохгүй. Эднийх юм нэг ядрууханд байсан байна. Гингүүтэл хоорондоо ховжиг хөөцөлдөг бол тэр ухаантай хүмүүс биш. Хүний гаднаас нь дүгнж байгаа хүний оюун бодлын биш, өмсөж зүүж байгаагаар нь дүгнж байгаа бол тэр үндэстэн өөдлөхгүй шинжээ. Тийм хүмүүсийг тэмдэрч ивэхгүй. Хөрсд газар нь ивэхгүй шүү дээ. Ихтэй шударгаар бас өдийг бариулж арилжаа 8 хийдэг хүмүүс ч бий. Ихтэй маш их цохогддог нь л үнэн. Энэ нь хүн чанар зулгаажгүй хэрэг юм шүү дээ. Нэг талын хүмүүс нь бол цэвэр ашиг хөөж хорч хамаагүй имэг зардаг хүмүүс байдаг. Гэтэл нөгөө талаас хогийг зарж болохгүй маа. Арай гайгуугаас нь ингээд өгчий. Бас нэг өмсөж зөөх нь гоё байгдээч гэдэг юм уу? Сэтгэлтэй ч бий. Хүн болгон олон янз учраас бас 8-ачд бүгд буруутай гэвэл бас үгүй юм. Баярлж чадах дээрэл баярлцгаас нь дээр баг. Яванда улам чангарна. Шударгаар амьдрахад маш хэцүү болно гэсэн үг. Шудраг бос хүмүүс шудраг амьдралыг хүсэж чадахгүй. Бас шударгаар аж төрнө гэж байхгүй. Шудраг босууд нэг нэгэндээ хамгийн шилдэгэ үзэлчиж алсаар байх болно. Тэгээд нэг мэдсэн хин хинээ бараад хоосон л үлдэх бах та. За өөр ярих зүйл юу гоё. Ингээл таг болчихсон. Өө сайхан ярьж байгаад бүр толгойг нь угаачгүй яв. Шүүд чангарч иргээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бас давтамж нэмэгдэж иргээд байгаа. Шүүд тэгээд байгаа нь би зүгээр ойлгосноор эсвэл бид нар хязгааргүй энерги ингээд нэмж өгөөд байгаа юм уу? Тэр нь бид нар цохогдоод байгаа юм уу?
төвдөөд янз болоод байгаа юм болов. Хүлээж авч чадж байгаа нь зүгээр хүлээж авч чадахгүй байгаа нь тэрэнд нь яраад байгаа юм болов. Гэхдээ энэ бол нийтээр нь шахаж байгаа зүйл юм. Тэрнээс үүдэж хүмүүс янз бүрийн сэтгэл зүйн байдал үүсгэж байна. Би тэнцэх болов тэнцэхгүй болов гэж чи боддог юм биш ээ гэсэн үг. Маргааш нь амьд сэржил байна. Тэгэхээр байж л байна гэсэн үг шүү дээ. Хит их зүйлийн талаар бодох тусам улам их хүн шаналдаг. Тэгэхээр энийг багасгаад бодох их байна гэдэг чинь бас хангалттай бие ядраагаагүй шинж. Нулочийн арга барил бол тийм шүү дээ. Хит их бодоод гиюрж болохгүй гэж. Тийм болохоор байнга хөдөлж ядаж махан бие ч гэсэн ядраах хэрэгтэй гэж. Тэгэл өргөөн дээр лээ унтлаа өглөө боллоо ажил руугаа. Тэгээд ахаар тэрийнх уурлаад байд. Одоо гэрийнхнээс нь хинхэн уурлаа. Яг энэ зүйлийг одоо гэртээ хөө гэртээ байгаа юм. Шүн ороод тэгээд өгдөн за ажиллаж тэгээд явж. Шохоо шүүлт чанга болноо. Улмал нэмэгдэнэ. Тиймээс энэ гадуур болж байгаа гэмт хэрэгүүдийг та нар мэднэ. Хүм босын аимшигтай аратналаг зүйлс гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр амарч зүйл биш ээ. Өвөн ч бас тэр зүйлийн талаар хамаагүй хэлж болохгүй. Гэхдээ улаачтай хээр гарахад та нарт багсаагаар зааж өгнө гэсэн шүү дээ. Тэгсээс. Бас өөтгөө хамт задарж айл дөр юмхан ярилцж байх нь хамгийн чухал юм. Онгодтой хөөрөлдөж санаа бодлоо хэлж чадж байгаа бол газар ертөнцийн эзэдтэйгээ харьцаж дадлагж чадна гэсэн үг. Эхөө онготой ярихаар за тийм гэдэг явах юм яах вэ? Харилцахгүй байх гэсэн үг. Чиний нэг чихээр ороод нөгөөгөр нь гараа явж байгаас өөрчлөхгүй. Тэгэхээр аль болох ярьж оролцож байх хэрэгтэй юм. Энд хуралдаан зарчим үйлчилж байгаа гэвэл дор бүрнээ хэлэх яриха юунаас ч айхгүйгээр хэлж байх нь чухал юм. Эхэл тийм тэгсэн тийм үнэн. Тэгэл ингэ суугаад байх нь яах вэ? Дараа нь юу ярьж юу болсныг санахгүй. Онгодтой харилцсан энэ болгонч долгион эрчим явагдаж байгаа шүү дээ. Өвгийнх нь ярьж байгаа зүйлийг та нар сонсож байгаа. Тэрийг оюун бодолдоо тунгаад тэгээд зөрүүлээд гаргаж боловсруулад хэлэх ёстой. Энэ нь тойргийн хувьд нэг нь нөгөөдөө өгч авалцаж байгаа харилцаа юм. Тэгэхгүй өвөө яриад байдаг та нар юу ч дуурахгүй яах вэ? Өвөө тойрог харилцаа үүсгэх гэсэн ч харилцаа үүсэхгүй байх гэсэн үг. Ийм байвал яаж уул ус хээрийн үйлдэл холбогдох вүлээ? Арга домууд нь бүгд бодол болно шүү дээ. Тэгэхээр их нарийн зүйл байна уу? Тийм. Тэр үе цаасараар эдэн шивснийхээ ажил юу нөгөө цагаатлаг ч гэдэг юм уу одоо бид нөгөө уул боор ингээд шир тавцсаад байгаа шүү дээ. Тэрнээс өөр юу тавьдаг байсан юм бэ?
Ер нь яагаад заавал тийм